Ер нь таны хувьд яг Есүс юу хэм бэ? Та юу гэж бодож байна? Есүс. Есүс таны хувьд Америкийн шашин уу? Эсвэл таны хувьд хүзүүнд чинь зөөсөн загалмаа юу? Эсвэл гэрээ чинь хандар байдаг зураг уу? Номын чинь санд байдаг, энэ Библи дотор л байдаг бурхан юм уу? Ер нь Есүс хэн юм таны хувьд? Эсвэл түүхэн алдартай хүн юм уу? Есүс улс төрч юм уу? Эсвэл галзуу солиотой хүн юм уу? Есүс яг хэн юм бэ? Таны тухайд бодож үзчихсэн үү? Яагаад ер нь Есүс? Өнөөдөр соёл хүндрэлтэн өнөөдөр Есүсийн тухай яасан их ярьд юм бэ? Яасан их Есүсийг өнөөдөр хүмүүсд ярьд юм бэ? Тэ? Есүс байхгүйгээр энэ мэдлэг боловсрол энэ одоо техник технологи ер нь байсан дээр юм биш үү? Яагаад заавал энэ хүндрэлтэн энэ одоо мэдлэг боловсролынхон донд энэ шинжлэх ухааны ололт амжилтын донд заавал Есүс Христийг авчирч ингэж наах ёстой юм. Есүс Христ бидэнд хай уучлал өгөх гэж ирсэн. Яг үүндээ бид нар бол маш тийм одоо юу гэвэл хүн өөрөө маш нүгэлтэй байна. Хүн өөрөө. Бид нар өнөөдөр Монголоос их их тохиолдолд бид нар сөрөг мэдээлэл бид нар ирдэг тийм үү? Ингэж хүүхдийг хүчрхийлж гинэ. Өөр гэртэн дөнгөж байгаа зодож гинэ. 4 настай хүүхдийг ингэж гинэ. Насан туршийн хүүхдийг ингэж алчиж гинэ. Ингэж хүчрхийлсэн байна. Ингэж гэр бүлийг ингэсэн байна. Ингэж одоо эрүүдэн шүүсэн байна. Энэ болгон чинь хүнээс гардаг evil байхгүй юу? Хүнээс өөрөөс нь гардаг ийм ёрын зүйлс байхгүй юу? Энэ ёрын зүйлс ба штэ. Мэдлэг боловсролтой байгаа ч нэмэргүй, мэдлэг боловсролгүй байсан ч ялгаагүй яг адилхан. Та дэлхийн 2 дугаар дайнд Auschwitz гэж хориг лагер тийм ээ. Үе олноор шатаас хориг лагерыг та мэдэх байх тийм үү? Үүний дурсгал зориулсан одоо музей, Холокостын музей Вашингтон DC-ийн төвд байж байгаа. Тэнд юу болж ирсэн гэж өдөр бүр 12,000 хүнийг өдөр бүр заяа. Өдөр бүр 12,000 хүнийг тэр хориг лагерт шатааж ирсэн. Эмэгтэйчүүдийг үсийг аваад, үсийг хайчлаад, үсийг зүгээр жинлээд зарахын тулд үсийг авч ирсэн. Тэгээд толгойг нь тусаад тэгээд мөр мөрөөрөө нүм нүцгэн жигцэлдэж ороод хийн зуухан хорт хийгээр утаад тэгээд тэд нэг нэгээрээ оргилдоод тэн дотор хортж өгч байгаа. Та нар одоо өдөрт 12,000 хүнийг гээд бод. Жилд хэд болж байна? Дэлхийн 2 дугаар дайныг өдөөсөн Герман хүндрэлтний түүхэнд мэдлэг боловсрол шинжлэх ухааны хувьд үнэхээр нэг номерт байдаг. Түүхэн алдартай эрдэмтэд нээлтүүдийг хийсэн эрдэмтэд Герман эрдэмтэд байдаг. Агуу философичд Германод байсан. Тэгвэл яг үүндээ мэдлэг боловсрол чинь юу юм гэдэг асуулт тавьж байна. Хүмүүс бид нар ямар чөтгөрийн ямар муу яран юм бэ гэдэг ийм асуудал тавигдаж байгаа. Өнөөдөр хүмүүс бид нар ийм болчиход байгаа юм биш. Хүндрэлтэн бид нар түүхэндээ ийм аимшигтай түүхийг үе үеийн туршид хүндрэлтэн бид нар хийсээр ирсэн байна. Өнөөдөр бүх дэлхийг өнөөдөр алан хэдэгчнэд айлган жичрэгж байгаа. Шалтгаан нь юу вэ? Хүмүүсийн дотор байдаг энэ гэмт ийм ёрын муу байдал. Хүндрэлтэн бид нар ийм ёрын учраас Есүс Христ бидэнд хай уучлал өгөх гэж ирсэн. Та дэлхийн бөмбөрцгийг ингээ харах юм бол байгалийн хувьд ингээ харах юм бол яг дэлхийн бөмбөрцгийн энэ олон твүүдийн тэг донд Есүс Христ мэндэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ хүндрэлтний хамгийн evil тэр цаг үед Есүс Христ хайр үзүүлэх гэж энэ дэлхийд ирсэн юм аа. Есүс Христийн энэ хайр юугаар илэрч байгаа? Энэ хайр уучлалаар илэрч байгаа. Бүгдээрээ уучлал гэж хэлдэг. Уучлал. Таны амьд уучлал хэрэгтэй юу? Би дөнгөж гэр бүл байгуулж байгаа асуудалтай хэлдэг. Таны энэ хосын энэ гоё одоо харилцаа чинь юугаар эхэлдэг вэ гэж.
3 үгээр хэлдэг тийм 247. Ямар үг вэ? Би чамд хайртай. Энэ 3 үгээр таны хосын амьдрал эхэлдэг бол дараах 3 үгээр таны хосын амьдрал үргэлжилдэг юм аа. Тэр бол би чамайг уучлалаа. Уучлал байхгүйгээр нөхдөө миний амьдрал таны амьдрал бүтэхгүй шүү. Таны гэр бүлийн амьдрал хэцүү. Таны аав ээжтэйгээ харилцаа хэцүү. Хань ажилтайгаа харилцаа хэцүү. Үр хөвгттэйгээ хүрч харилцаа хэцүү. Бидний амьдрал уучлал гэдэг зайлшгүй чухал. Энэ жинхэнэ уучлалыг Есүс Христ өгөх гэж ирсэн байхгүй найзуудаа. Та өнөөдөр хэн нэг зүрхсгэлдээ үзэн ядсан хэвээрээ явж гэнэ. Тэгвэл та Христээс тусламж гуйгаа. Миний дотор уучлал өгөөч гэж. Уучлал байхгүйгээр бидний амьдрал урагшлахгүй найзуудаа. Миний амьдрал, таны амьдрал тийм хүнд зүйл тохиолдоогүй байж болно. Гэхдээ та бодоо. Уучлал гэдэг юмыг та дотроо санаж яваа. Есүс Христ бидэнд уучлал үзүүлэх гэж ирсэн. Өнөөдөр ойролт орнод алан хэдлэг тийм ээ террорист энэ хорт тийм ээ айц хүчийг авчирч байгаа ойролт орнод болж байгаа энэ үйл явдлын ерөөсө цорын ганц шалтгаан нь үл уучлал. 3000 жилийн туршид ойролт орнодын ардун бие биенийгээ уучлах чадахгүй явж байгаагийнхан хор шиг өнөөдөр бүх дэлхийд ийм эмгэг болж авчирч байгаа. Уучлахгүй. Би 11 онд Израиль очиж ирсэн. Израиль Палестины асуудал, ойролт орнодын асуудал. Ерөөсө цорын ганц шалтгаан нь тэд уучлахгүй. Хэрвээ монголчууд биднийг бусад үндэстнүүд уучлаагүй бол гэж бид нар ярьна тийм. Монголчууд бид нар түүхэндээ бас маш их хар бараан түүхэд бид бичлсэн өгдөөд шүү дээ. Тийм. Хэрвээ бусад үндэстнүүд биднийг уучлаагүй бол бид хэрхэн яаж оршин тогтнох вэ? Хэрвээ бид бусад үндэстнүүдийг уучлахгүй бол хэрхэн яаж оршин тогтнох вэ найзуудаа? Хэрвээ та хажуудах хүнээ уучлахгүй бол хэрхэн яаж таны амьдрал эрүүл сарвал урагшлах вэ найзуудаа? Есүс Христ бидэнд уучлал авчирсан юм аа. Хүн төрлөختөн бид нар уучлал авчирсан.